Нэг өглөө сэрвээ. За хаана л хонсон болдоо гэд эргэн тойрны хардлаар гэртээ байж байна шүү. За бас овоодоо гэж бодоод байж байтал хин нэгэн өгөх гэж байгаа юм шиг хаалга балбтیں۔ Ингиж нүдтэй хийн болоо гэд нээсээр эмси алтах хам байж идэм да. Бас л ажиллаа сольсон бололтой. Юу хийж яваа юм бэ бро гэсэн чинь манчаар ухуулагч хийж байна. Мэ гэдэг мөрийн хөтөлбөр өгч байна. За яг хоо энийг ч уншаад сонгохгүйгээ шийднэ гэсэн чинь алтаг. Гүй анда. Чи яг энэ хүндэл саналаа өгчих. Миний энэ ажиллаж байгаа хүн гарахгүй бол манийх нь үлдэгдэл цалин өгөхгүй гэсэн гэдیں۔ Би ч тийм тэнийг юм гэж юу байдیں гэсэн чинь анда гууж байна шүү гэснээр нэг догтоо өгч байна. Нэгэ харсан нэг 20-ын дэвсгэрт байд юм да. Би ч уур хүрээд за анда. Би тэр хөвгчүүл шиг чинь өнөө маргаашийн хоолоор ирээдүгөө зардаг хүн биш шүү гэдэл гаргачихлаа. Тэгсэн удалгүй уц дуурч байна. Харсаар мосог гişүн байд юм да. Аваад яртал. За рэпер гана. Чамтай ажил ярих гэсэн юм. Манай ажил дээр хүрээд ирэх үү гэж байна. Би ч сонгуул болж байгаа үсттэй. Чи өөр ирээд уулз гэж хэлчихлээ. Тэгсээр нь 5 минут босно үгүй ахаад хаалга дуурд юм да. Онгойлготол мосог гişүн миний зөрүүж байхгүй шууд орж ирсэн нь хомирт цууснаа. За рэпер гана. Энэ сонгуулаар ахаагаа дэмжиж ажил. Ах нь бол жүдүүгээс мөнгө хуссангүй, нүүрстээ орооцолдоогүй, боловсролын сээлийн зангаас ч мөнгө авсангүй. Тэр ногоон автобустай бол бүр ямар ч хамааралгүй. Мөр цэвэр, нэр цэвэр хүн. Гэхдээ яг би чамд 200 саяг өгье гэж хуцтیں۔ Би ч гинэ дургуурээд чи юм уу хөгшин банд минь гişүн босон ч угаасаа энэ бүхэндээ орооцолдох ёсгүй заяа. Харин ч гişүн болвол эднээс мөнгө шаана гэдгээ шууд батлаад хэлчихлээ. Тэгээд ч би үлсэж өгөх дээрээ тулаагүй. Дээр нь худлаа шааж чадахгүй зайл гэж хэлээд шууд гэрээсээ хөөж өглөө. За юу хийдэг юм бэлээ гэд байж байтал чат ирвэ. Харсаар ганц крашлаг охин битсэн байна шүү. Чатаа унштал. Хай, ирээд хоол хийгээд өгөөч гэж байна шүү. Ийм боломжийг яаж алдах вэ гэд. За, ямар хоол идмээр гэсэн чи арай өөдөөс дахианы махан шаардлагач юм уу? Эсвэл хүрийн махан шаардлагач юм уу? Эсвэл жиёгч юм уу? Гэдэм да. Би одоо энэ богино хугацаанд яаж ч шорлог амтлаад хаанаас ч гахаамах энэ төр болгох юм бол гэж бодоод нэрээ утас ч бас ухаалаг болсон доо. Хайсан юмаа хилээд байхаар гаргаад ирж магадгүй үед утсан дээрээ баахан шорлог жиюг гэж хэллээ. Тэгсэн удалгүй Facebook дээр яалтчгүй Easy Food Solution гээд бэлэн сайхан шорлог жиюг байна шүү гэсэн пост гараад ирж байна шүү. Азны юм маханч Prime Meat-ийн чанартай мах юм байна гэд авахаар гараад явлаа. Эфес дэлгүүрийн нэг салбар орсоор яг сайхан намайг хүлээж байсан юм шиг хөрөгчөнд нь шорлог жиюг байж шүү. Аваад л шууд кранших руугаа алхаад хаалгыг нүдээд сайн ууч байхгүй шууд галтгоонд норж хоолоо хийж эхэллээ. Галтгоонд нь ороод л будаага агшаагаад л шорлогийг нь овонд хийгээд жиюгээ хуурч эхэллээ. Бэлэн бэлдэж болохоор хийгээд ч хурдан байсан тул хэдхэн минутын дотор болгочихлоо. Өнөөх краш маань хүссэн хоолоо хараад баярлаад л ёстой идэж өгч гарлаа шүү. Идэж дуусныхаа дараа тэр хөлсөө арчснаа. Чамд баярлалаа. Ёстой амттай хоол байлаа гэж байна. Би ч зүгээр гээд байж байтал гинт миний гарыг барьснаа. Надтай үерхэж гэдیں۔ Хоолоор л найрчлаад амархан байлаа шүү ганаа гэж дотроо бодоод тэгё би ч гэсэн чамд сайн гээд л хэлчихлээ. Тэгсэн өнөөх чинь гихтээ нэг болцолтой гэж байна шүү. Би ч юу юм гэлээ. Тэгсэн харин нөгөө манайх сонголт өргөсдөж байгаа байхгүй юу? Чи тэр хүнийг дэмжиж байна гэд хэлээд өгвөл шууд одооноос үерхэж эхлээд манад шууд өнөөдөр хоног идэм да. Би ч тгийгж худлаа хэлээд ядаж ганц ч хоноод маргааш нь салждаг юм уу гэснээр гинэд дургуурээд би тийм хэсэгэн зургийн 6 цэнгэлээр улсаа солих тэнэг хүн биш шүү гэдэл шууд тэднээс гараад явсан юм да. Ер нь тэгээд энэ муухай нийгмийг өөрсдөө л өөрчлөх ёстой энэ цаг үед өөртөө л үнэнч бай гэдэг шиг өрсөлдөж байгаа хүмүүсийг өөрөө л мэдэж судалж саналаа өгөхөөр шийдсэн юм да.